Коронавирус халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Монгол банк арилжааны банкудтай хамтран 240 тэрбум төгрөгийн их усүр гаргаж, ипотекийн зээл иргэдэд олгож эхэлсэн байна. За ингэхдээ банкуд өөрийн их усүрээс 120 тэрбум төгрөгийг, Монгол банк 120 тэрбумын санхүүжилт гаргаж байгаа бөгөөд Монгол банкны их усүрээр олгох нийт санхүүжилтийн 25-аас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох юм байна. За мөн Монгол банкны их усүрээр нэг зээлдэгчд олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байхаар журамлагджээ. Энэ 5 сараас эхлээд Монгол банкнаас шинэ ипотекийн 8% зээлийн 120 тэрбум төгрөгийн их усүрийг гаргаад байгаа. Энэ 5 сараас дараах банкудаар олгогдож байгаа. Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Төрийн банк, Хас банк гэд манай аймагт байгаа 5 банкны бүх салбаруудаар бол их усүр хуваарлагдаж байгаа гэсэн үг ээ. Тэгээд энэ нийт 20 онд 120 тэрбум төгрөг хуваарлагдсны 25-аас доошгүй нь бол орон нутгийн иргэдэд олгогдож байгаа гэсэн үг ээ. Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд нэмэлт өөрчлөлт оруулан үндсэн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөл үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломжтой гэлээ. За мөн Монгол банкны их усүрийн 15%-аас доошгүй хувийг төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн үйлчлэгээний болон төрийн тусгай албан хаагчдад ипотекийн зээлийг олгох юм байна. За ташрамт мэдээлэхэд Доронтой аймгийн хэмжээнд 1876 өрх 63.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлтэй байна. Үүний 88.3%-ийг ипотекийн 8% зээл эзэлж байна. За зөвхөн 2019 онд гэхэд 66 өрх 2.4 тэрбум төгрөгийн зээлийг 8% хөтөлбөрийн хүрээнд авсан байна.